Эрхэм үзэгчдийн мэндийг хүргье. Төлөвлөлт ТV-суугаас ТV суглаатай холбоотой шинжилсэн мэдээллийг хүргэж байна. За өнгөрсөн жил явагдсан ТV 2026 суглааны дүн ирэх 5 сарын 3-нд гарах гэж байна. За тиймээс 2024 оны 10 сарын 2-ноос мөн оны 11 сарын 7-ны хооронд ТV 2026 суглаанд оролцсон хүмүүс өөрийн confirmation дугаарыг ашиглан суглаанд тэнцсэн эсгээ шалгаж үзэх боломжтой болох юм а. За энэ хооронд түүний өмнөх жил явагдсан ТV 2025 суглаанд тэнцсэн хүмүүсийн ТV цагаачлалын визийн ярилцлага үргэлжилж байна. За энэ жилийн тухайд ТV визийн ярилцлага өмнөх жилүүдийн нэгэн адил явагдаж байгаа боловч Трампын засгийн газрын баримталж байгаа цагаачлалын хатуу бодлого улмаас энэ жил ТV хоцсон хүмүүсээс цөөнхэн виз авах магадлалтай байж болох энэ мэдээллийг та бүхэнтэй хуваалцъя. За маш товчхон оршил хэлэхэд Трампын засгийн газар бол эргөө сугладаагаар ноон карт олгодог байдлыг ер нь халах. За Яванда Мериттэй зарчим тулгуурласан цаашлалын систем нэвтрүүлнэ гэсэн ийм алсын зорилго бодлого чиглэлтэй байгаа. За ТV суглаагаар ноон карт олгох асуудал бол үндсэндээ тухайн хоцсон хүмүүсийн англи хэлний мэдлэг боловсролын төвшөнд тэр болгон анхаарал хандуулдаггүй. За зөвхөн ахлах сургууль болон түүнээс дээш зэргийн боловсролтой байх гэсэн ийм шаардлага тавьдаг. За тиймээс англи хэлний мэдлэггүй зарим тохиолдолд мэргэжлийн шаардлага туршлагагүй хүмүүс ийхүү суглаагаар ноон карт авч байгаа нь зохимжгүй явдлаа гэж Трампын засгийн газар үзэж байгаа. За тиймээс магадгүй энэхүү шин засгийн бодлогын үр нөлөөгөөр миний ажигласнаар одоогийн байдлаар ТV виз олголт маш хангалтгүй өмнөх жилдээ харьцуулахад хойрог явагдаж байгааг эдгээр баримтуудаас бас хийж болохоор байна. За та бүхэн 2025 оны 1-р сард Аз ТV-с ТV хоцсон хүмүүсийн ярилцлагын дугаарыг эндээс харж байна. За 1-р сард кейс номер нь 5500 хүртэл дугаартай хүмүүсийг ярилцлагад дуудаж байсан бол түүний дараах сар болох 2 сард энэ тоо ахаагүй 5500 байсныг та бүхэн харж байна. За тэгвэл 2025 оны 3 сард оны эхэнтэй харьцуулахад ердөө 500-аар ахисан буюу энэ 3 сард кейс номер нь 6000 хүртэл дугаартай хүмүүсийг Аз ТV-с консулын ярилцлаганд дуудсан. За тэгвэл та бүхэн харж байна ирэх 4-р сард энэ 6000 гэсэн тоо ахаагүй байгааг. Харин түүний дараах сар 2025 оны 5-р сард кейс номер нь 6500 хүртэл дугаартай хүмүүсийг Аз ТV-с консулын ярилцлаганд дуудахаар тов ирж байна. За тэгвэл эдгээр тоог өнгөрсөн жилдээ харьцуулж үзье. За энэ бол 2024 оны 4-р сарын визийн дугаар. За та бүхэн харж байна энэ жилийн тухайд 6000 хүртэл дугаартай хүмүүсийг дуудаж байгаа бол нодингийн өдийд энэ цаг үед 4-р сард 7200 хүртэл дугаартай хүмүүсийг визийн ярилцлаганд дуудаж байсан юм а. За тэгвэл та бүхэн харж байна өнгөрсөн он буюу 2024 оны 5-р сард Аз ТV-с 8000 хүртэл дугаартай хүмүүсийг дуудаж байсныг та бүхэн харж байна. За эндээс харвал үндсэндээ нодинтой харьцуулахад визийн ярилцлаганд дуудагдах хүмүүсийн кейс номер нь 1500-аар доогуур байгааг та бүхэн харж байна. За нодингийн тухайд Аз ТV-с бол кейс номер нь 27500-аар төгссөн хүмүүсээр энэхүү визийн ярилцлагыг хасалсан байна. За тиймээс энэ жилийн тухайд дээрх хурдаар явна гэж тооцох буюу нодинтой харьцуулахад 1500-аар доогуур явна гэж тооцох юм бол магадгүй энэ жилийн 9 сарын 30 гэхэд кейс номерыг магадгүй 26000 орчмоор тасалж магадгүй. Ийм урчилсан таамаг хийж болохоор байна. 26000 гэдэг бол мэдээж бүдүүн тоймоор таам гэж хэлж байгаа. Хамгийн сайнаар бодоход энэ хурдаараа явсан нөхцөлд 2025 оны 9 сарын 30 энэхүү ТV 2025-ыг хаах үед Аз ТV-с кейс номер нь 26500 орчмоор төгссөн хүмүүсээр тасалбар болгож магадгүй байна. Бид Төгөлдөр ТV-тэй хамтран таны санхүү даатгалын мэдээлэл нэртэй цоврал контентыг хүргэж байна. Кредит картны зохистой хэрэглээ, хувь хүн болон хүүхдийн хадгаламж, тэтгэврийн санх хэрхэн үүсгэх,
хөрөнгийн төлөвлөлт, санхүүгийн гэрээслэлийг үлдээх, санхүүгийн эрсдлээс хэрхэн сэргийлэх гэх мэт танд болон бидний амьдралд зайлшгүй хэрэгцээтэй санхүүгийн дэлгэрэнгүй мэдээллийг аль бие ёсны их сурвалжаас нь бэлтгэн хүргэж байна. Манай хамт олон эйжентүүд 12 жил доктортой үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд 100 гаруй жилийн түүхтэй салбартаа тэргүүлэгч компани үйлчлэгийг хэрэглэгчтэй санал болгон мэргэжлийн үйлчлэгийг үзүүлэн хамтран ажиллаж байна. Бид цаашид санхүү даатгалын цаг үеийн мэдээллийг байнга хүргээ зогсохгүй үл хөдлөх хөрөнгө, татварын талаар болон Бусад мэргэжлийн салбарын мэргэжнүүдийг оролцуулж төвлөр твтэй хамтран бэлтгэн хүрэх болно. Санхүү даатгалын мэдээллийг сургаар биш их сурвалжаас нь бид танд хүргэнэ. За энэ мэтлэнгээр 3 сарын сүүлийн байдлаар Аз твээс ДВ хоцсон хүмүүсийн ярилцлагын явц үндсэндээ иймэрхүү байна. За тиймээс цаашдаа манай суугаар энэхүү ногоон карт хоцсон хүмүүсийн ярилцлагын явцын талаар энэ мэтлэнгээр цаг үеийн мэдээллийг бас хүргсээр байх юм аа. За ингээд ашин дурдхад бол Аз твээс буюу тухайлбал Монголд байгаа хүмүүсийн хувьд ДВ 2025 хоцсон бөгөөд кейс намбрын төсгөлийн дугаар нь 6000-аас доош байгаа нөхцөлд ирэх 4 сард визийн ярилцлаганд орохоор 5 авсан байх учиртай. За мөн кейс намбер нь 6500 хүртэл дугаартай ногоон карт хоцсон хүмүүсийн ярилцлагын тов. За энэ 4 сараас эхлэн товлогдож эхлэх ийм учиртай юм аа. За тиймээс ДВ 2025 хоцсон хүмүүс энэ дээр дурдсан тоонд багтаж байгаа бол өөрийн анх бүртгүүлсэн имэйл хаяг болон үгүй бол энэхүү суглаа шалгадаг хуудас руу орж өөрийн ярилцлагын тов гарсан эсхийг шалган үзэх юм боломжтой юм аа. За харин ДВ 2026 суглаанд оролцсон хүмүүсийн хувьд дээр өгүүлсэнчлэн 5 сарын 3-наас хойш мөн энэхүү хуудасаар өөрийн суглаанд хоцсон эсхийг шалгах боломжтой байна. За энэхүү та бүхэнд ДВ 2025 болон ДВ 2026 суглааны явцын тухай товчхон мэдээлэл хүргэлээ. За асуулт байгаа бол дэлгэцэн дээр гарч байгаа имэйлээр хандаж ерөнхий асуултыг асуух боломжтой. Анхаарлаа хандуулсан үзэгч та бүхэндээ маш их баярлалаа. Дараагийн мэдээгээр тохиолцъя.